Сайн байцгаана уу хүмүүстээ. Бид 11 дугаар ангийн физикийн хичээлээр цахилгаан орон түүний шин чанарын талаар судалж байгаа билээ. Өмнөх хичээлээ бид эргэн саная. За өмнөх хичээлээр бол бид цахилгаан орон түүнийг хүчний шугамар хэрхэн дүрслэх талаар судалсан байгаа. За цахилгаан орныхоо шин чанарыг төрхийн хүчний шугамар дүрсэлсэн байдлыг энэхүү зурагт харуулж байна. За энэ бол мэдээж цэнэглэгдсэн бие гэж үзвэл түүнээс гадагш чиглэсэн ийм хүчний шугамуудыг дүрсэлж болно. Тэгвэл энэ цэнэг маань эерэг цэнэг байх бөгөөд эргэн тойронд үүссэн орон нь эерэг цэнэгээс гадагшаа чиглэсэн байна гэдэг тухай. Энэ бол мэдээж дотгошоо чиглэсэн байгаа учраас энэ сөрөг цэнэг юм аа. Үүний үүсгэсэн орон нь энэ юм аа гэсэн иймэрхүү хичээлийг бид өмнөх хичээл дээр үзсэн билээ. За тэгвэл бид компьютерийн програмаар зурулсан хоёр цэнэгийн тухай зургийг авч үзье. Энэ эерэг цэнэг, энэ сөрөг цэнэг хоёр хамтдаа оршин байх юм бол үүсгэх цахилгаан орны хэлбэр ийм хэлбэртэй байна гэсэн юм дүрслэл байна. Мөн 3 цэнэг байвал яах вэ гэж. Эерэг цэнэг, сөрөг цэнэг 3 байвал үүсгэх цахилгаан орны хэлбэр нь хүчний шугамудаар дүрслэвэл ийм хэлбэртэй байна гэж. Тэгвэл гэрийн даалгавар гэсэн байгаа багш нь. Гэрийн даалгаварт 4 цэнэгийн үүсгэх цахилгаан орныг дүрслэе гэж. За тэгэхээр энд эерэг цэнэг, сөрөг эерэг цэнэг байх юм бол үүсгэх цахилгаан орны хэлбэр нь хүчний шугамаар ингэж дүрслэгдэх юм гэж. Квадратын оройнууд дээр байгаа цэнэгүүдийг маань өөрчлөөд өгвөл мэдээж энэ бол дөрвөлээ эерэг цэнэг байх тохиолдолд үүсгэж буй цахилгаан орны хүчлэгийг цахилгаан орны ингэж дүрсэлж болно гэж ингэж үзэж болох юм. За ингээ хүүхдүүдийн маань хийсэн дүрсэлсэн зургууд багшийнх нь энэ зургуудтай тохирж байгаа хаа гэж найдаж байна. За тэгвэл бидний үзсэн хичээлээр энэ цэнэгийн үүсгэх цахилгаан орны хүчний шугамар дүрсэлжээ. Эдгээр 3 цэнэгийн үүсгэж буй орн нь хэн нь илүү их нөлөөлөл хүчтэй юм болоо. Энэ талаар хүүхдүүд маань өөрийнхөө бодсон зүйлийг хариулж хэлнэ. За багш нь хариултыг гаргая. Эхний цэнэг бол сөрөг цэнэг байна гэсэн дүгнэлтэнд хүрэхээр байна. Яагаад гэвэл сумууд нь бүгд хүчний шугамуд нь дотгошоо чиглэсэн учраас энэ сөрөг цэнэг юм аа. Энэ хүчний шугамуудын тоон 2 болон 3 дугаар цэнэгтэй харьцуулах юм бол 2 дугаар цэнэгийн хүчний шугамын тооноос арай их, 3 дугаар цэнэгийн хүчний шугамын тооноос арай бага байгаа учраас энэний цахилгаан орныг дундаж цахилгаан орн байна. Энэ хоёртойгоо харьцуулбал гэж хэлж болох юм аа. За тэгвэл 2 дугаар цэнэгийн үүсгэж байгаа орныг сонирхох юм бол мэдээж гадагшаа чиглэсэн байгаа учраас энэ 2 дугаар цэнэг бол эерэг цэнэг юм байна. Энэ эерэг цэнэгийн үүсгэж буй цахилгаан орны хэмжээг нь бусад 2 цэнэгтэйгээ харьцуулан үзэх юм бол бага байна гэж. Яагаад гэвэл шугамын тоон цөөрч байна. Энэ шугамын тоонууд бол энэ цэнэгтэйгээ ойрхон уйдах, хоорондоо ойрхон цэнэгээсээ холдох үед хоорондох зай нь ихсэж байгаа нь бас харагдана. За 3 дугаар цэнэгийн хувьд мөн л энэ маань эерэг цэнэг байна. Яагаад гэвэл шугамуд нь бүгд гадагшаа чиглэсэн, харин хүчний шугамуд нь маш шигүү, нягтралтай байгаа учраас 1-2 дугаар цэнэгийн үүсгэх оронтой харьцуулбал хамгийн их хүчтэй нь гэж бид нар хэлж болох юм аа. За тэгээд энэ зургаас харах юм бол суул, дундаж, хүчтэй гэсэн юм ойлголтуудыг бид нар цахилгаан орон дээр авч хэлж ярьж болох нэ. За бид өнөөдрийн хичээлээр цахилгаан орон хэр хүчтэй, хэр сул талаар тооцоол сурах юм аа. Бид бол хүчний шугамыг бол ажиглаад шигүү байна, энэ бол хүчтэй юм, эсвэл хүчний шугам нь сэрэг байна, энэ бол сул юм байна, эсвэл гадшаа чиглэж ин эерэг цэнэгийн үүсгэх орон юм байна, дотшоо чиглэж байна, сөрөг цэнэгийн үүсгэх орон юм байна гэж бид нар бол хүчний шугам ашиглаж хэлж чадж байгаа. Тэгвэл яг сөрөг цэнэгийн үүсгэж буй цахилгаан орн нь хичнээн юм бэ, тэр тун хэмжээ нь хэд юм бэ гэдэг талаар өнөөдөр бид нар тооцоолж сурах юм аа. За цахилгаан орны хэмжээг туныг тооцоолохын тулд багш нь дараах 2 аргыг сонгож авсан байгаа. За эхнийх нь аргатай бүгдээрээ танилцъя. За энэ арга нь болохоор Гауссын теоремыг ашиглан цахилгаан орны хэмжээг тодорхойлох арга байгаамаа. За энэ Гауссын теорем нь ямар теорем бэ гэхээр битүү гадарга дотор агуулгадах цэнэгийн хэмжээг цахилгаан орны тогтмолд харьцуулсан харьцаа нь уг битүү гадаргаар нэвтрэх цахилгаан орны урсгалтай тэнцүү байна гэсэн юм томьёог Гаусс гэдэг эрдэмтэн
теоремыг гаргаж ирсэн байгаа. Энэ теоремыг тэгштэл хэлбэрээр бичих юм бол ийм болно гэж. За энэ P нь бол урсгал. Энэ нь болохоор тухайн битүү хүрээнд байгаа цэнэгүүдийн нийлбэр түүнийг цахилгаан тогтмол тарьцуулсан харьцаа хоёр хоорондоо тэнцүү байна гэсэн юм теорем байгаа. За энэ теоремыг ашиглаж бүгдээрээ цахилгаан орны хэмжээг тодорхойлё. За бидний түрүүний зурган дээр ажигласан хамгийн хүчтэй байгаа энэ цахилгаан орны тухайн цэг дээр ер нь цахилгаан орн нь яг хэд байгаа юм бэ гэдгийг өнөөдрийн хичээлээр тооцоолъё. За тооцоолохдоо энд бичсэн байна цахилгаан орон үүсгэж байгаа цэнэгээс RZ. Цэнэгээс энэ цэг хүртэлх зайгаа ямар нэгэн R зай байна гэж үзвэл цахилгаан орон хэр хэмжээтэй байгааг Гауссын теорем ашиглан тооцоолъё. За ингийн тулд тухайн цэгийг агуулсан маш бага талбайг сонирх юм. Маш бага талбайг гадаргууг сонирх. Тэгэх юм бол энэ талбайгаар нэвтэрч байгаа цахилгаан орны шугамуд одоо манай зурагт бол нэг л шугам нэвтэрсэн мэтээр харагдаж байна. Энэ бол хидж байж болно. Тэгвэл цахилгаан орны хүчний шугамуд нь энэ талбайгаар хичнээнээр нэвтэрж байгааг цахилгаан орны урсгал гэж нэрлэдэг байгаа. Тэгвэл энэ урсгалын нягтрал нь энэ талбай дотор олон л шугам байх юм бол энэхүү орныг хүчтэй гэж хэлдэг. Энэ талбай доторх шугамуд цөөхөн л байх юм бол энэ орныг сул гэж нэрлэдэг. Энэ талбай улам дочин оруулаад бичвэл энд нэг байсан бол 2-3 шугам орж ирнэ гэдэг нь энэ цэгээс энэ цэг цахилгаан орн илүү хүчтэй. Холдуулах юм бол бүр багасна. Тийм учраас суларч байна гэдгийг бас хэлж болох нэ. За мөн нягтралын цахилгаан орныг тодорхойлдог зүйл учраас бид нар Е үсгээр тэмдэглэчих юм энэ удаа. Тэгвэл Е үсгээр тэмдэглэсэн энэ зүйлийг л өнөөдөр олох нь бидний хичээлийн зорилго юм За ингээд бид нар Q цэнэгээс RZ алслах нэг маш бага талбайг авч үзвэл түүгээр нэвтэрч буй шугамуудын нягтралыг Е гээд үүнийг тодорхойлчвал бид нар цахилгаан орны хэмжээг тодорхойлж болох нэ. За Гауссын теорем ёсоор бол энэ нягтрал гэдэг нь урсгалыгаа талбайд нь хуваагаад өгвөл талбай нягтрал гарнаа. Энэ урсгал гэдэг нь бол энэ талбайгаар нэвтэрч буй хүчний шугамуудын тоо энэ талбай гэдэг нь энэ маш бага талбай болно. Энэ талбай нь бол өөрөө цахилгаан орны хэмжээг тодорхойлох гээд байгаа цэгийг агуулсан маш бага талбай. Энэ дефи гэдэг нь бол энэ талбайгаар нэвтэрч байгаа урсгал буюу цахилгаан хүчний шугамын тоо. Е нь бидний тодорхойлох гээд байгаа цахилгаан орн ер нь хэр хүчтэй юм бэ гэдгийг тодорхойлох гээд байгаа хэмжигдэв. За тэгвэл ДС гэдэг талбайн гадарга нь энэ цахилгаан шугамуд нэвтэрч байгаа шугамуудад үргэлж перпендикуляр байхаар сонгож авах юм бол энэ маань ийм том бөмбөлөг хэлбэртэй болчих. Энэ үнийг томруулж үзвэл ийм бөмбөлөг хэлбэртэй гадар. Тэгвэл бөмбөлгийн гадна талын бүтэн талбай нь ямар байдаг вэ гэхээр 4π r квадрат хэмжээтэй байдаг. Тэгвэл Гауссын теоремыг ашиглах юм бол мэдээж бүтэн гадаргаар нэвтэрж байгаа учраас энэ бүтэн гадар доторх нийт цэнийг бол Q тэрнийг цахилгаан тогтмол хуваасан нь нийт урсгал болно. Нийт урсгалаа цааш нь бүгдээрээ энэ томьёогоо ашиглаж бичих юм бол Е-г үржих нь S нь болно. За үүнийг цааш нь үргэлжлүүлээд бидний сонирхож буй хэмжигдэхүүнийг олвол энэ Е буюу цахилгаан орны хүчний хэмжээг тодорхойлох гэдэг энэ хэмжигдэхүүн маань P0-ыг хуваах нь S0 буюу урсгалыг талбайн товаа урсгал гэдэг нь нөгөө талаар энэ учраас ийм хэмжигдэхүүн гарч ирнэ. За энэ хэмжигдэхүүн бол зөвхөн цахилгаан орныг үүсгэж байгаа цэнэг түүнээс алслах зай R цахилгаан тогтмол мөн 4π гэсэн тогтмол тооноос хамаарж байгаа учраас энэ хэмжигдэхүүн зөвхөн энэ цэнэгийн үүсгэж буй орныг тодорхойлогч хэмжигдэхүүн юм. Энэ хэмжигдэхүүнийг хүчлэг гэж нэрлэдэг бөгөөд энэ хэмжигдэхүүн маань вектор хэмжигдэхүүн байна. Вектор гэдэг нь үргэлж эерэг цэнэгийн хувьд гадагшаа сөрөг цэнэгийн хувьд дотгошоо чиглэсэн ийм чиглэлтэй хэмжигдэхүүн байх юм. За бид цахилгаан орныг тухайн цэг дээр хэр хүчтэй байгаа, хэр сул байгааг тодорхойлохыг эрмэлзэж байгаа. Тэгвэл цахилгаан орны тухайн цэг дээр хэр хүчтэй сул байгаа нь хүчний векторуудаас хамаарна. Векторуудын нягтралыг тодорхойлох энэ хэмжигдэхүүнийг хүчлэг гэж нэрлэж байгаа бөгөөд бидний түрүүний үздсэн тэгшдэглүүдээс хүчлэг нь зөвхөн
цахилгаан орныг үүсгэж цэник түүнээс аслах зайнаас зайн квадратаас уруу хамаарч байгаа нь харагдаж байна. Энэ хэмжигдэхүүн маань өөрөө вектор хэмжигдэхүүн бөгөөд эерэг цэнигийн хувьд гадагшаа энэ үүсгэгч маань сөрөг цэник байх юм бол дотгошоогоо ийм чиглэсэн хэмжигдэхүүн байх нэ. За бид сая цахилгаан орны хүчний хэмжээг тодорхойлох Гауссын теоремыг ашигласан аргыг судлаад хүчлэг гэж хэмжигдэхүүний тухай суралцаж авлаа, мэдэж авлаа. Тэгвэл дараагийн арга нь бид нар цахилгаан орны хэмжээг судлах дараагийнхаа аргыг өнөөдөр сонирхъё. За энэ бол харьцуулсан арга байгаа. Харьцуулахдаа бидний өмнө үзсэн хичээл болох гравитацийн орны тухай. Гравитацийн орн нь бол ямар орн байдаг вэ гэхээр бид мэднэ масстай бийсүүд бие биенийгээ татдаг. Жишээ нь дэлхий сарыг, дэлхий нисэж буй онгоцыг татдаг. Энэ бол масстай бийсүүд масстай биеэ таталцдаг хууль буюу гравитацийн орн. Энэ дунд хорон зайн бол гравитацийн орн бий бол. Энэ гравитацийн орн маань бол ийм тэгштэглэлээр тодорхойлогдох тухай бид өмнөх хичээлээр үзсэн байгаа. Тэгвэл манай цахилгаан орн үүнтэй ямар төстэй юм бэ гэж. Цахилгаан орн маань бол цэнэгтэй биетэйгээ орон зайн харилцан үйлчлэл хийдэг буюу цахилгаан орноор дамжин харилцдаг учраас мөн Кулоны хуулиар бол харилцан үйлчлэлийн хэмжээ нь ийм байх нэ. Тэгвэл энэ хоёр тэгштэглийг хооронд нь харьцуулаад харах юм бол гравитацийн харилцан үйлчлэлийн хүч маань массуудын үр журийг хоорондох зайн квадратад харьцуулсантай бол пропорционал хэмжигдэхүүн байна. Кулоны хүч маань цэнэгүүдийн үр журийг хоорондох зайн квадратад харьцуулсантай пропорционал хэмжигдэхүүн байна. Ингээд төрхөөр нь ажиллах юм бол энэ хоёр бол хоорондоо төстэй байна. Мэдээж үүсгэгчдээр нь харах юм бол масс нөгөөх нь цэнэг болж таарч байна. За тэгвэл энэ гравитацийн орн, цахилгаан орн хоёрын хоорондын хамаарлын харьцуулсан хүснэгтийг сонирхъя. За бид ерөнхий улс орны сургуульд гравитацийн орн буюу дэлхийд татагдаж буй биеийн хүчийг mg гэж үздэг. Тэгвэл Кулоны хүчийг ямар нэгэн күг үржих нь e метрээр төсөөлүүлж үзэж болох юм. Энэ нь m нь бол гравитацийн оронд орж ирсэн биеийн масс. Энэ q нь болохоор цахилгаан оронд орж ирсэн цэнэгийн хэмжээ. Энэ бол гравитацийн орныг тодорхойлогч манай дэлхий дээр бол g гэж ярьдаг хэмжигдэхүүн бол энэ тухайн цахилгаан орныг тодорхойлогч e гэдэг хэмжигдэхүүн байна. За ингээд жишээд үзэх юм бол гравитацийн орон дээр g гэдэг хэмжигдэхүүн маань бол хүчийг нь масс туваах буюу энэ хоёр биеийн харилцан үйлчлэлийн хүчийг илэрхийлж ирсэн бол тухайн биеийн масс харьцуулаад өгвөл энэ зөвхөн гравитацийн орныг үүсгэж буй тэр биеийн массаас хамаарсан, зайнаас хамаарсан зөвхөн орныг тодорхойлох хэмжигдэхүүн болж байна. За энэ жиг бид нар ерөнхий улс орныхон сургуульд үзэхдээ дэлхийг том, дэлхийн гадаргатай ойрхон биесүүдийн хувьд авч үзээд жигээ өргөж тогтмол 981 ньютоныг хоогны килограмм гэдэг тогтмол мэт үздэг. Ууг нь G маань газрын гадаргаас холдох тусам багасдаг юм хэмжигдэхүүн байна. Тэгвэл цахилгаан орны хувьд аваад үзвэл мөн үүнтэй адилхан зөвхөн Кулоны хүчийг орж ирсэн туршуул цэнэгийн хэмжээнд харьцуулсан нь зөвхөн цахилгаан орныг тодорхойлогч физик хэмжигдэхүүн болж хувирч. Энэ хэмжигдэхүүн нь зөвхөн орныг үүсгэж цэнэг түүний зайн квадратаас хамаарсан хэмжигдэхүүн болдог. За энэ нь бидний нөгөө өмнөх Гауссын теоремоор тодорхойлсон хүчлэг гэдэг хэмжигдэхүүнтэй яг ижил төстэй цахилгаан орны тухайн зэгдэх хүчийг илэрхийлэх хэмжигдэхүүн юм аа. За бид гравитацийн оронтой цахилгаан орныг бол харьцуулан дүгнэж үзэхэд зөвхөн орныг тодорхойлох хэмжигдэхүүнүүдээр тодорхойлсон бас нэг хэмжигдэхүүнийг олж болж байгаа бөгөөд тэр нь бол энэ хэмжигдэхүүн байж байгаа. Зайн квадратаас уруу орныг үсгэж цэнэгтэй шууд пропорционал. Тэгвэл энэ хэмжигдэхүүн маань бидний өмнөх Гауссын аргаар олсон хэмжигдэхүүнтэй яг ижилхэн учраас энэ бидний саяны гравитацийн орноос харьцуулж орсон хэмжигдэхүүн Гауссаас олсон хэмжигдэхүүн хоёр маань тэнцсэн учраас энд байгаа пропорционалын коэффициент k тодорхойлох юм бол энэ нь 9-ийг үржих нь 10-ын нэмэх 9 зэрэгт ньютон метр квадратын хувь нь кулон квадрат нэгжтэй хэмжигдэхүүн болж байна. Энэ хэмжигдэхүүн маань зөвхөн вакуумд буюу хоосон орон зайд биелэх бөгөөд хоёр цэнэгийн хоорондох орчин маань ус, агаар, тос гэх мэтлэн янз янзын орчин байх юм бол тухайн орчны цахилгаан нэвтрүүлэх чадвар хэмээх хэмжигдэхүүнээр хэмжигдэхүүн дахин энэ хэмжигдэхүүн маань буурах нэ коэффициент маань. Тэгвэл бид цахилгаан орны нэвтрүүлэх чадвар гэдэг энэ зүйлийг дараагийн хичээлээр судлах нэ.
За бид цахилгаан орны хүчний хэмжээ ер нь хэр байдаг тухай ер нь тоо хэмжээгээр тодорхойлвол яг ямар тоо гарах вэ гэдгийг өнөөдрийн хичээлээр судлахыг зорилоо. Ингээд хоёр аргаар бид бүхэн маань цахилгаан орны хэмжээг тодорхойлоод эцсийн дүгнэлт нь энэ хоёр тодорхойлсон хэмжигдэхүүн маань хүчлэг буюу Е тэнцүү К хувахан 4π эпсилон R квадрат гэсэн ийм хэмжигдэхүүнээр цахилгаан орны тухайн цэгдэх хүчний хэмжээг, хүчний тухай илэрхийллийг тодорхойлж болох юмаа гэсэн дүгнэлтэнд хүрлээ. Энэ хэмжигдэхүүн маань бидний анхаарал зохих зүйл нь вектор хэмжигдэхүүн байгаа. Эерэг цэнэгийн хувьд бол гадшаа чиглэсэн хүчний шугамын дагуу, сөрөг цэнэгийн хувьд бол дотгошоо чиглэсэн хүчний шугамын дагуу чиглэсэн ийм вектор хэмжигдэх юм. Өнөөдрийн хичээлийн гол зорилго маань цахилгаан орны хүчний хэмжээ буюу хүчлэгийг тодорхойлох байлаа. За багш нь та бүхэнд гэрийн даалгавар болгож хоёр дасгалыг бэлдсэн байгаа. Гэртээ гэрийн даалгавраа хийгээрэй. Үүнтэй холбоотой суралцах зүйл байвал сурах бичгийн чинь 72 дугаар хуудсан дээр энэ хичээлүүд маань байгаа шүү.